Сайн бацгаана үзэгчдээ такси шоу нэвтрүүлгийн маань цааш өнөхөн дугаар танд хүрэхэд бэлэн болж байна. Тэгэхээр манай энэ удаагийн зочноор SBN телевизийн кино гадаад нэвтрүүлгийн албаны продюсер жүжигчин Бацаа оролцож байна. За энэ өдрийн мэндүргээ. Баярлалаа. Чамд болон бас Улсын телевизийн такси шоу шимтэн үздэг нийт үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргэж байна. Яа тэгээд миний ахын ихнэр киноны чинь тийм ээ. Одоо нийт болоод тун удааг байна. Тэгэхээр одоо киноны талаар үзэгчдээ бас танилцуулгаа. Хоёрдугаар сарын 2-ын энэ өдөр бас амрал нэг үзэгчтэй бараг бүтэн жилийн турш хүлээгдэж байсан тийм ээ. Оны өмнө буюу 6 сард хийгдсэн энэ кино уран бүтээл он домноо хүлээгдэж байгаа. Хоёрдугаар сарын 2-нд наадсан нээлттэй хийлээ. Үзэгчтэй болон кино урлаг хайртай нийт монголчууд бас хүрлээ маш амжилттай нийлбэн боллоо. Тэгээд үзэгчд маань одоо тэгээд үзчихээ сэтгэл хөдлөлт болж байна. Маш амжилттай болсон гэж бодож байна одоо байдлаар. Тэгэхээр Бацаа манаас SBN телевизээс X35 гэдэг киноны хөтөлбөр хийдэг тийм ээ. Мөн дээрээс нь жүжигчин. Тэгэхээр одоо яг энэ миний ахын ихнэрийн кинонд яг ямар дүр бүтээл ямар үр гүйцэтгэв вэ? Миний хувьд миний ахын ихнэр киноны сар дүр буюу 3 хамгийн том ууган баян болсон одоо орон судлаач үзчихтэй. Гэр бүлгүй ажил хийсэн хэрэг залуучуудын нэг төлөөллийн нэг тэмхүү дүрийг бас үзэгч маань энэ дэр байгаад байж байгаа юм гэж бодож байна. Уран цагааны дүр шиг ханийг харахад тийм учраас манай үзэгч маань үзээд тэгэхээр ийм залуу амьдрал дээр байдаг бол амьдралдаа яаж болох юм бэ? Бас манай залуучуудын нийтлэг хэв шинжигсэн ихүү киноны гол дүрийн 3 залуу дээр бас ажиглагдана. 2 дүү маань 2 хасаа ч юм уу, сүлний хасаа ч юм уу, ондоо сэтгүүлтэй амьдралыг гэсэн өөрөөсөө гэсэн зорилготой ийм 3 залуугийн амьдралыг бас нөхөлтэй байдлаар илэрхийлсэн кино юм аа. Яг тэр үзэгчд одоо цааш нь гарсан миний ахын ихнэр гэдэг энэ сайхан уран бүтээлийг бас үзэж сонирхороо. За тэгээд Бацаа маань өнөөдөр жүжигчний ажил хийхгүй, таксины жолоочийн ажил хийж байгаа. Тэр маань нэвтрүүлэг бол үүнд нь үзчихсэн тийм ээ. Үзсэн мэдлэгөө яах вэ? Бас сонирхолтой үзээс хахад бас өөдөхгүй сонирхолтой нэвтрүүлгүүд хийх гэж боддог. Яг тэгвэл одоо таны жолоодох машин бэлэн байж байна. Асуултууд одоо бүгд бэлэн байгаа. Тэгээд өнөөдөр одоо ямар зарчигч таарч байгаа Бацаагаас маань тийм ээ. Асуултанд хариулж мөнгө хийх юм уу? Өмнө дээрээс нь гарын бэлэг авах нь уу гэдэг одоо үзэгчтэйгээ бүгд харцгаа тийм ээ. За тэгээ. Тэгээд нэвтрүүлгээ дууссан дараа манай яг одоо надтай та хин тарыг би бас мэдэхгүй тийм ээ. Тийм учраас тэрхүү орлогчтой бас амжилтыг хүсье. Нэвтрүүлгээ дууссан дараа тэгээд үзье гэж. За тэгвэл амжилт. Яа ихний орцорч өгсүүлээ. За сайн байна. 10 дугаар орлоо. За сайн байна уу? За баярлалаа. Өнөөдөр энэ өдрийн мэндийг хүргэе. Олоо телевизийн такси шоунд та яг одоо орсон байна. Яг одоо таны жолоо энэ машины жолоог барьж байгаа залуу бол SBN телевизийн хөтлөгч жүжигчин Бацаа гэж тантай. Танаа гэр хүртэл чинь хууж хөөрч асуулт тавьж асуултанд хариулах юм бол танд мөнгөний шагнал олгоно. Тэгээд танаас ямар нэгэн мөнгө урамж таксины төлбөр гэж авахгүй. Зөвшөөрч гинөө. Нэгэн суудсан юм чи. За баярлалаа ингээд танилцсан юм билээ. Болормаа 10 дугаар ороо тийм ээ. За тэгээд урд нь бол такси шоу үзчихсэн баг тийм ээ. Үзчихсэн. За тэгээд одоо 2 дугаар сар гарчихсан. Нилээ ажил ихтэй байна уу? Ер нь ажил ихтэй байна. Цаасар төхөд. Харин техний янаагүй л төлөвлөгөөнд орсон байна. За тэгэхээр эхний ахаа асуултыг тавья. Цаг явж байгаа учраас тэгэхээр би эндээс хамгийн эхний асуулт маань 200 төгрөгийн асуулт байгаа. Дараа нь 500 төгрөгийн асуулт, тэгээд 1000 төгрөгийн гэсэн багц асуултууд байгаа. Ингээд эхлэе. 5 асуулт буюу 200 төгрөгийн асуултаас эхлэх үү. За. Сэтгэлд гал байхад юу гэдэг вэ? За, сэтгэлд гал байхад гэ цаашаага үргэлжлүүлээд энэ хүүгийг бүтэн болгож хэлнэ үү гэсэн ихний асуулт байна. Сэтгэлд гал байхад энэ бол асуулт хариулж чадах юм бол 200 төгрөг та ихний хэлж наваа гэсэн үг.
Нөгөө сандартай юм байна. Яг толгонод ор дээр ирсэн чинь. За сандралгүй тайван ухаан бодлооны сарга зэгцэлж байгаад хариулж болно. Сэтгэлд гал байхад санахгүй байна. Юус орж ирэхгүй байна. Ер нь зүүр цэцэн үг нь хоршоо болон ийм үгнүүд ер нь мэднэ үстэй тий. Жон толгомдаад байгаа учраас ойлгож л байна л да. Сэтгэлд гал байх. Тэгвэл энэ хүн асуултыг хариулаа гэж тооцох уу? Харамсалтай л байна да. Ямар нэгэн төхөөлөх тулганд гэд би одоо төхөөлөл хийчихлээ л дээ. Сэтгэлд гал байхад тулганд сэтгэлд гал байхад за тэгвэл энэ хүү асуулт нь харамсалтай нь бүдэрлээ. Уучлаарай. За тэгвэл дараагийн асуултанд орё төхөө. Цагаан сарын битүүний өдөр айл тотгон дээрээ юу тавьдаг вэ? За цагаан сарын ногоо ээж тавьдаг. Тотгон дээрээ. Цагаан сарын битүүний өдөр айл тотгон дээрээ юу тавьдаг вэ? Тотгон дээрээ могоо тавьдаг гэж юу? Та нөө идээтэй хандураад байна та. Идээн дээр зарим нь могоо чийдэг тэгээд чинь нөгөө янз янзын шартоос цагаан идээ тавьдаг. Тий. За хариултыг яг одоо хэлнэ үү? Мөс тавьдаг. За зүг байна. Баяр хүргэе. Хамгийн ихний асуултанд эхний хоёр дахь асуултанд амжилттай хариулснаар та яг одоо 200 төгрөгийн эзэн болсон байна. Баяр хүргэе. За тэгвэл дараагийн асуултанд орё төхөө. Үнэгний зулцгийг юу гэдэг вэ? Гавар. За энэ дээр болохоор юмгүй шууд хариулчлаа. 3 дахь асуултанд хариулсан байна. Асуулт нь 2 дахь зөв хариулж байгаа тийм ээ. За баярлалаа. Ер нь амтэн сайн мэднэ. Амтны үр зулцгийг ер нь мэдгүй амтд юу вэ? Одоо надаас асуу тэр амтны зулцыг юу гэдэг болоо гэсэн тийм сонирхолтой. Мэдхийг хүсэж байгаа тийм амтны зулцг байна. Мэдгүй ч юм уу? Могооны зулцгаж. Могооны зулцгийг могооноос л асуун да. За яг дараагийн асуултанд орё тийм ээ. За дараагийн 200 төгрөгийн асуулт. Санчинд нь хэрэг унах гэж яахыг хэлдэг вэ? Санчинд нь хэрэг унах гэдэг нь юу гэсэн үг? Бууралтахыг. За тэгэхээр үс бууралтахыг санчинд хэрэг унахаа гэж манай монголчууд ярьдаг байх нэ. Манай монголчуудын ярих болон үгийн баялаг хасах учраас зарим нэг монголчууд маань залуучууд маань юу мэддэггүй тийм ээ. Ийм учраас санчинд нь хэрэг унах гэдэг маань үс бууралтахыг хэлж байгаа юм байна. За баяр хүргэе. Хамгийн ихний асуултанд бүдэртнээс биш дараагийн асуултанд бол ямар ч амжилттай их торлог хариулж байна. Ингээд 200 төгрөгийн дараагийн асуулт. Үүл гутлын гадуур өмсдөг нэхийн уутыг юу гэдэг вэ? Дах тэгтэй мэгтэй гэдэг юм байна. Дах тэгтэй юу? Өөртөө итгэлтэй хариул л да. Яагаад итгэл муутай байна? Бой байд юм болоо энэ төр гээд. Аль нэг дахнууд ихтэй нөө. Тэгтийн дээлний гадар. Зөв. Гэ өөртөө итгэлтэй шууд хэлвэл бас маш зөв дэгтэй гэдэг юм байна. Баяр хүргэе. Ингэснээр та эхний 5 асуултны 4-т нь маш амжилттай хариуллаа. Тийм учраас 1000 төгрөгнөөс 800 төгрөгийн эзэн болсон байна. Одоогийн байдлаар. Баяр хүргэе. За тэгээд дараагийн буюу 500 төгрөгийн асуулт орё төхөө. Үхрийн орд хэдэн сарын хэднээс хэдний хооронд байдаг вэ? За үхрийн орд. Өөрөө айл орд. Би загасны орд. Загасны орд. Тэгвэл өнгөрцөн юм шүү дээ. Үхрийн орд тэгээ загасны орд гэдэг шүү дээ. За тэгэхээр хэднээс хэдэн сарын хооронд байдаг юм бол 1 сар чинь өнгөрхийн орд. 1 сарын 20-нд. Манайхнаас үхрийн ордны хүн байна уу? Таньдаг хүмүүсээс, гэр бүлийнхнээс байхгүй юу? Бас л хэцүү юм тий. Яг өдөр суудар яг үхрийн орд гэсэн. Тий. Үхрийн орд хэдэн сарын хэднээс хэдэн сарын хэдэн хүртэл байдаг вэ? Үхрийн орд. Би өөрөө болохоор ихрийн орд л доо. 5 сар, тий, 5 сар, 6 сар дамнаа явчихдээ. Юуны? Тэгэхээр тэрнээс өмнө байна гэж тооцоож бодох юм бол 4 сарын 20-наас 5 сарын 20 хүртэл.
21 хүртэл. 21 гэж юу? Тийм. За. Хариултыг авах. Сарын 21-ээс 6 сарын 21 чи ихэрч. Тэгэхээр тийм байна. Тийм үү. Тэгээд 4 сарын 21-ээс 5 сарын 21. 22 ч гэдэг лээ. За хариултыг авлаа. Баяр үргээ. Ямар ч сан төхүүлсэн 1-2 хоног бол мэдээ 4 сарын 21-ээс 5 сарын 20-ны хооронд бүрийн орд гэж бид бүхэн нэрлэдэг юм байна. Тэгээд баяр үргээ. Дараагийн асуултанд оръё тхөө. За тийм. Хуучин хүү өгүүлбэрийг хэн бичсэн бэ? Хуучин хүү өгүүлгийг хэн бичсэн бэ? За энэ бол хаа байсан 10 жил. Бид нар бол баг 10 жилдээ цээжилдэг байлаа, уншдаг байлаа. Монгол хэлний уран зохиолын багш нар маань нэлээд л сайн заадаг, цээжлүүлдэг байсан шүү дээ. Хуучин хүү мориноосоо буугаад хүр хийтэл нусаа нийгээд шур хийтэл нусаад юу гэдэг вэ одоо мартцсан баг чи. Энэ өгүүлгийг хэн бичсэн бэ? Чи санаанд орж байна. Нацагд орж байгаа. Нацагд орж гэж яг синий дашд орж ийн нацагд орж тэгэлгүй яах вэ? Эндээ бол хинч маргахгүй хаа. Би жон төөрөгдүүлсэн ч гэсэн яалтчих юм манай оролцож маань зөв хариулах нь дамжиггүй байсан учраас энэ асуултын хариултыг авлаа. Дашд орж ийн нацагд орж буюу шинэ үеийн уран зохиолын үндэслэгч Аргалт уран бүтээлч маань энэ зохиолыг бичижсэн байна. За дараагийн асуултанд оръё тийм ээ. Орхон аймаг хэд сумтай вэ? Орхон аймаг хэдэн сумтай вэ? Өөрөө хотын хуу айл аймаг уу? Би Сэлэнг аймаг. Сэлэнг их. За тэгэхээр ямар ч төгөхөөр мэдхэл юм байна. Хоол аймаг чи сүүлд байгуулагдсан залуу аймаг баг. Хуучин бол Эрдэнэт хот гэдэг байсан. Тий. Одоо бол аймаг бие даасан аймаг болон бүрэлдэхүүн байгаа. Тий, маш цөөхөн сумтай аймагуудын нэг гэж үзэж болно. Хоёр юм болоо. За нэрлэж идэх үү? За хоёр бол зөв. Теста нэрлэж байгаа. Таач. Шууд таацсан уу тий? Аа. Хоёр юм нэг л байгаа. Хоёр юм нэг. Хамгийн залуу аймаг. Энэ залуу аймаг. За. Би өөрөө бол Эрдэнэтих. Тэгээ бид намайг багт л Эрдэнэт хот гэсэн намайг Эрдэнэтээс гарснаас хойш 10 жилийн төгснөөс хойш бол Орхон аймгийн нэртэй болсон. Тэгээд хоёр сумтай байна. За баяр үргээ танд. Одоогийн байдлаар асуултантай хамжилттай хариулж байгаа. Тийм учраас өнөөдрийн хамгийн ихний оролцогч учраас хээрийн азтай байна. Одоо чигээрэл явах уу те? Тэг чигээр энэ Golden Park-ийн артлын. Тэгвэл дараагийн уулзраар ирэх юм тийм. ирэх юм байна. За дараагийн асуултанд оръё тийм ээ. Энэ ямар хамтлаг дуучны ямар нэртэй дуу вэ? Нэг сонсороо. Лагагийн лавлаа энэ да тон мөн Сонсороо. Хүмүүсийг андуурдээ шүү. Яин лавсрам шүү. лавсрам харангал лавсрам. Лавсрам тийм. Лагаахын дуу гэж юу? Хоолоо нэг л адилхан сонсогдлоо. Гэтэ сонсож байгаагүй даа. Зөв. Тэр болгон бас сонсож байгаагүй гэж магадгүй. Гэхдээ энэ бол хавга ахын уран бүтээл бол биш ээ. Харамсалтай тий. Гэхдээ харангийн уран бүтээлч бол байгаа. Оо чука. Тэгэлгүй яг хоо чука. Чулуун бат. Бид бүхний нэр зэнснээр дуудаж зэнснээр бол чука ах юм уран бүтээл байна. Нэр нь уран бүтээлийн нэр нь. Сая дондороо гарч ирсэн юм. Ер нь ажиглагдсан бол сонссон бол таны сонсголын урт чадвар хэрвээ гэдгээ шалтгаална л та. Тэ. Хаста мэдгүй байна. За тэгвэл энэхүү уран бүтээлийн нэрийг уран бүтээлчийн нэрийг бол нэрлэлсэн байгаа. Би бол төгөлж өгсөн шүү. Харин уран бүтээлийн нэрийг бол харамсалтай нэрлэж харах явчихаагүй. Энэ үгээр ирэх юм тийм ээ. Энэ бол Чуках маань аз жаргалын тойрог. Аз жаргалын тойрог гэсэн уран бүтээлийг дүнс сайн тань сонсголоо. Тэгэхээр энэ асуултанд 50% хариуллаа. Гэтэ хариулсан тооцъё гэж бодож байна. За баярлалаа. Шууд зүг гардаж байна тийм ээ. За дараагийнхаа асуултанд орё тийм ээ. Монголын нууц товчоонд Зэв жанжны зуучин нэрийг хэн гэдэг байсан бэ? За Монголын нууц товчоонд Зэв жанжны нэрийг юу гэдэг байсан бэ? Хэн гэдэг байсан бэ? Мэдгүй. Үнэхээр мэдгүй асуулт. Монголын нууц товчийг уншиж ирсэн биз дээ.
Жоо махад болно. Ингээд зогсож байна тийм. Тийм ингээд. За зүгээр зогсож. Хоёул асуултаа бас дуусгачаад таныг буулганаа. За би ингээд зогсож байгаа. Ингээд одоо таныг бол буулгахгүй шүү дээ. Зэв жанжны Монголын улс төвчөнд зэв жанжны хуучин нэрийг хэн гэдэг байсан бэ? Тэгвэл энэ хүү асуултанд хариулахгүй боломжгүй байна. Одоогоор хариулт орж ирэхгүй байна гэж үзэж болох уу? За тэгвэл 6-даа гэдэг байсан. 6-даа зэв жанж Тэмүүжний зүүнд зэвээр харвсан учраас би чамайг зэв гэж нэрлэе хэмээн гардаг шүү дээ тийм ээ. Монголын улс төвчөнд ч тэр мөнх тэнгэрийн хүчинд орох кино уран бүтээлээр төвчсөн гардаг. За тэгвэл дараагийн асуултанд орё төхөө. За тий. Өөлтийн адуу өвчүү цагаан энэ онцгойг таана уу? Өөлтийн адуу өвчүү цагаан гэдэг онцгойг таана уу? Онцгой тахтай хэрэг. Харахгүй да. Жон төхүүлээд. Өөлтийн адуу өвчүү цагаан энэ онцгойг таана уу гэж. Ер нь онцгой маань өөрөг талд утгатай. Бас тийм шууд илэрхийлсэн онцгой бол тун ховор байдаг штэ. Өөлтийн адуу өвчүү цагаан энэ юу вэ? Энэ бол мэдээж амтны гадаад төрх байдлыг илэрхийлсэн болов уу гэж бас би бодож байна. Би өөрөө бас сайн мэдэхгүй. Гэхдээ хариулт нь бол надад бол байгаа. Тийм учраас мэдээд байгаа учраас яг одоо бас хариулчих болмооргүй байна. Өмнөс чинь хэлчих болмооргүй байна л да. Маш жижиг мэрэгч амтай. Нөгөө энэгээр цагаантай нэг амтэмц тэр л болоод тах шиг надад нөгөөх нь. Энэгээр гэж хаагаарай. Энэгээр цагаантай. Цагаан залаатай юу? Өөлтийн адуу өвчүү цагаан. За. Эсвэл өвчүү цагаан гэхийг бодоод цээж хаваараа цагаантай амт юм болоо. Магадгүй. За 3 тоолъё. 1 2 Юу дорог морох чинь тийм идэглээ. Би одоо сайн мэддгээд ир жижиг амт гэх мэрэгч гэхэр нэг тийм л амт. Мэрэгч амтнуудад ер нь таарж байгааг юм байна шүү дээ тийм үү? Огтонтой бол таарж ирсэн баг тий. За энэ асуултанд харамсалтай нь хариулж чадсангүй гэж үзье. Энэ хөө өвөлтийн адуу өвчүү цагаан гэдэг онцгой маань хэрмийг хэлж байгаа юм байна. Тий. За дараагийн асуултанд орё төхөө. Монголын анхны гадаад хэргийн сайд хэн байсан бэ? За Монголын хамгийн анхны гадаад хэргийн сайд хэн байсан бэ? Түүхээ хэр мэдэх вэ? Монголын түүх. Монголын эдийн засгийн болон ер нь ардын өмсглаас хойш үйл явдал түүхийн судар бичгнээ болон сонин сэтгүүл кинорын бүтээл дээр ч гэсэн нэлээ болон гардаг дурддагдаг. Энэ хүү Монголын хамгийн анхны гадаад хэргийн сайд хэн байсан юм болоо? Таны хувьд бодож байгаа санаж байгаа орж ирж байгаа нэр байна уу? Сайн мэдэхгүй нь ерөнхийдөө зүгээр болоо гэж таамаглаж хэлхүү гэхээс өөрөө сайн мэддэг. Тийм үү. За тэгвэл ямар нэгэн вариант болон хувилбар байхгүй нэ гэж үзэж болох уу? Эсвэл наа хүнээсээ залгаж байгаа хүнээсээ асууж байгаа юм. Тэгэж уулна. Тасалцсан нь харамсалтай байна тийм ээ. Залгаж байгаа хүнээсээ асууж болно. Таны дотны ч хүн байгаа бол мэддэг байж магадгүй шүү дээ. Асуугаад үзэх. За тэг асуугаад үз. Тэгээд хэрэг боломжгүй бол нэг асуултанд хариулсангүй гэж тооцъё. За таны хувьд энийг байна. Сутасаа. Байна. Бэлгээ би чамаас нэг юм асуух. Би нөгөө таксинд суусан чинь нөгөө такси шоу гэд нэвтрүүлэг гардаг шүү дээ. Оллоо телевизийн. Би нөгөө таксинд суусан чинь оллоо телевизийн такси шоунд таарцсан байна. Тэгээд нэг асуулт мэдхгүй асуулт таарчаад энэ чамаас суух гээд. Монголын хамгийн анхны гадаад хэргийн сайд хэн гэж хүн байсан? Хэн гинэ? Тийм үү. За хамт орж идэл нэг нь л гэж. За баярлалаа. Намын сүрэн хамт орж тэр хоёрыг нэг нь гэж санаа. Би дөхүүлээ. Зүв. Наа хоёр үний чайл нэг нь. Энэ бол бас сайн мэдлэгтэй хүн байна. Мэдээлэлтэй ерөн түүхээ мэддэг хүн байна. Гэхдээ танд бол хоёр хувилбар хэлсэн байна шүү дээ. Шууд хэлчихээгөө тийм ээ. Тэгээд танд бас боломж байна. Яг аль нь вэ? За намын сүрэн юм болоо. 3 тоолъё. Би үлээж аваагүй байгаа шүү. 1 2 3. За эцээ хариулт. За ханд дорч. За баяр үргээ. Нийлээд өхөллөө шүү. Намнаас уран гэхээр би бас бодлоо, тоолж үзье гэж танд хэллээ. Мэдээж Монголын хамгийн анхны гадаад хэргийн сайдд Чивэн ханд дорж гэж байжээ.
Баяр хүргэе. За энэ дээр хариулж чадаагүй, хариулж чадсан. За таны хувьд бол 500 төгрөгийн асуултуудаа, 1000 төгрөгийн асуултуудаа саяны дуу хөгжмийн асуулт бол 1000 төгрөгийн асуулт байсан. Онцгой бол бас 1000 төгрөгийн асуулт байсан. Нууц төвчний асуулт, сүүлийн асуулт гэдэг бүгд 1000 төгрөгийн асуулт байсан. Тийм учраас хэрвээ та одоо нийт үнийн дүнгийнхаа зөв хариулсан хариултын үнийн дүнг аваад бууж болно. Хамгийн сүүлийн буюу супер асуултанд хариулаад мөнгөө, энэ нь олсон мөнгөө 2 нугалаад авах боломжийг бас танд олгож байгаа. Тийм учраас та өөрөө сонголтоо хийх хэрэгтэй. Хамгийн сүүлийн асуулт нэлээд хүндхэн асуулт байж магадгүй, хөнгөнж асуулт байж магадгүй. Тийм учраас хамгийн сүүлийн асуултанд та хариулахад биелнэ үү, эсвэл оролцоход биелнэ үү? Манай такси шоуны одоо таавал гэрийнхаа дамраг ирсэн байна. Орхоо. За тэгвэл дараагийн асуулт буюу супер асуултанд хэрвээ та хариулж чадахгүй бол харамсалтай мөнгө авахгүй нь. Хариулах юм бол олсон мөнгөө 2 нугалж олно гэсэн үг. За манай оролцогч маань. Монгол орны хамгийн өндөр мод хэдэн метр байдаг вэ? А 24-өөс 26 метр. Б 26-аас 28. В 22-оос 24 метр. Г 20-оос 22 метр. Монголын хамгийн өндөр мод хэдэн метр байдаг вэ гэсэн асуулт. Өнөөдрийн хамгийн супер асуултын хариултыг та хэлэх юм дээ. Ер нь модыг ер нь бол мэдчихэе Монгол орнд ялангуяа Улаанбаатар хотод ургаж байгаа янз янзын тий ботлог болон шилмүс тэгээд янз янзын моднууд байгаа шүү дээ. Ер нь бол Монгол орнд яар энэ тэнд өнцөг бүлэмжт ургаж байгаа. Энэ хүү моднуудаас таны хувьд хамгийн өндөр мод нь аль мод гэж бодож байна? Монгол орны хамгийн өндөр мод хэдэн метр байдаг юм бол? Одоо яг хэдэн метр гэдэг өндрийг нь сайн мэдэхгүй юм зүгээр юу юм чинь таач ил гэж бодож. За ер нь хариултууд бол маш ойролцоо. Би дахиад нэг хэлчихье тийм ээ. А хувилбар 24-аас 26, Б хувилбар 26-аас 28, В 22-аас 24, Г 20-аас 22. Эт юм байна. Хамгийн дээд өндөр 24-өөс 26 гэж байлаа. Бага. Хамгийн их юу А хувилбар. Тэр хариултаа авч. Хамгийн их хувилбарыг авах тий. За би хариултаа харна гэж. За ингээд супер асуулт буюу Монгол орны хамгийн өндөр мод хэдэн метр байдаг вэ гэсэн асуултанд манай оролцогч А хувилбар буюу 24-өөс 26 метр байдаг гэсэн сонголтыг хийснээр супер асуултанд маш амжилттай хариуллаа. Танд баяр хүргье. Тий. За тэгээд такси шоуны хамгийн ихний оролцогч та боллоо. Танд маш их баярлалаа. Тэгээд манай уран бүтээлийн баг аяга удаа ард байгаа учраас манай уран бүтээлийн багтай ихтэй танилцаад тэгээд өөрийгөө бас дэлгэн пост танилцуулъя. Тэхүү. За Бацаа ямарсан ихнийхээ оролцогчийг маш амжилттай авчирсан. Тэгээд таксины жолооч ер нь ямар байх юм хамаар нь асуулт асууж одоогоо ярина хүнтэйгээ ярина. Тий, ер нь хэцүү байна л да. Би ч өөрөө бас сүүлийн хэдэн сар машин бариагүй. Унаагүй байна. Тэгээд ер нь нэгэн машин барингаа асуулт асуу, хажуугаар нь асуултаа тавина. Оролцогчтойгоо бас яриа өрнүүлнэ гэдэг. Маш олон анхаарал нэг дор төвлөрнө гэхээр нэлээд хэцүү байлаа. Тэгээд надтай хамтран энэ бүлэг бас амжилттай болсон. Оролцогчтой маш их баярлалаа. Тэгээд өөрийгөө бас дэлгэрэнгүй танилцуулсан. Оролцогчтойгоо танилцъя. За намайг Болормоо гэдэг. Би Буянтхот хөлөм мэргэжлийн хэлтэй албанд эрүүл хаалт судлалын хэлтэй улсын байцаагчаар ажилладаг. За тэгээд өнөөдөр маань олоод эзэн такси шоуны нэвтрүүлэгтээ таарлаа. Мөн дээрээс манай жүжигчин Бацаа тий. Юугаар таксины жолоочор үйлчлээ шүү дээ. Орж ирээд суухад ер нь юу бодог тань уу? Би нөгөө яг такси зогсохтон тавьсан. Гэхдээ нөгөө яг ийм нэвтрүүлэг гэдэг юм үү зүгээр ямар ч сонготлогч хүн гэдэг юм. Бүрийгээ явж байгаа шүү дээ. Ямар ч зүйл тавьсан. Орж ирээд болохоор ерөөсөө хатарсан. Яг л асуултууд санагддаг ер нь хэдэн асуултанд хариулаад хэдэн дөрөв байсан байна. Ямар ч ихний 5 асуултандаа бол эхнийх нь хариулж чадаагүй. Жог тулгамдаар нөгөө сандраад шууд тулгамдаар хамгийн дөрөвний асуулт үзсэн чинь хөдөлсөн баг. Тэгээ эхний асуултнаас хойш ер нь өөрөө амжилттай хариулж явсан шүү. Тэгээд бас оролцогч найз нас залгасан. Тэгээд боломжийг олгоод та хүч жагнаас асуучихаа гэсэн нэг Монголын хамгийн анхны гадаад иргэн сайд хэн байсан бэ гэсэн асуултыг найзаас асуусан. Найз нь 2 хувилбартай хариултыг хэлсэн. Амнаас сүрэн ханд болж хоёр аль нэг нь байж магадгүй дээ гэсэн. Тэгээд оролцогч нь өөрөө хамт орж зүг байсан. Амжилттай цаашаа
асуудаг болсон да. За тэгвэл тэр найзад нь бас баяр хүргэх хэрэгтэй тийм. Бас 1000 төгрөг гэсэн илүү хажуулсан байна. За тэгээд хэдэн төгрөг хадсан бэ? Нийтдээ супер асуултанд амжилттай хариулсан. Монголын хамгийн өндөр мод ямар мод хэдэн метр орох вэ гэсэн асуултанд амжилттай хариулсан. Бараг таацсан. Гэхдээ одоо маш амжилттай таасан. Тэгээд нийтдээ Монголын дүүний дүнх нийлээд супер асуултаа хадсан бол 300 болж байна тийм. Хариулсан байгаа тэгээд бодож байна. Тэгээд бас супер. Тэгээ 300 гэж шүү дээ. Супер асуултаа 600. Тий. Тэгээд 2 нуглаад ярьж байгаа. За тэгэхээр өнөөдөр маш их азтай байна тийм ээ. Такси өрөөд одоо явж байгаа. Дээрээс нь асуултанд хариулаад мөнгө ажиллаж шүү дээ тийм. За тэгээд амжилтсаа цааш тийч ажил хөдөлмөр тийм ээ. Өнөөдөр амжилтыг үсээ тэгээд нийт үзэгчтэйгээ зүгээс удахгүй бас цагаан сар болох гэж байна тийм ээ. Тэгэхээр бас ирж буй лууж илдэ ажил хөдөлмөр чи өндрөөс өндөр улам бүр гэрэлтэж байх болтгой гэдэг ерөөлийг нийт үзэгчтэйгээ хонос хүсье. Тэгээд одоо хоцсон мөнгөний болгоё тийм ээ. За гэдэг. Тэгээд амжилттай явуулсан баяр үргэлж тэгээд түрүүн маш их настай тэгээд нэлээд одоо хүчлүүлэлтэд ярилцсан. Танд болон та гэдэг. Сар шиндээ сайхан жилдэрээ байлгийний баяр сайхан мөнгөжүүлгүүдээрээ маш олон баярын жилийн сар төгөөж байгаа шүү дээ. За тэгээд манай такси шоунд оролцсон оролцогчтой бас гарын бэлэг өгдөг байгаа. Тэгэхээр энэ удаагийн гарын бэлэг одоо сар шинэ болж байна. Тэгээд Бамбуш компанийн хэвэн боовыг Сөөрийн хамт бэлэг болж байна. За баярлалаа. Яа тэгээд амжилттай сар шиндээ сайхан жилдэрээ. За баярлалаа. Санаад л зам болно. Бас ажлын өндөр амжилт хүсье. Тэгээд бас бүгд цагаан сар шиндээ сайхан шинжээрэй гэж. Баярлалаа. Дараагийн зорчигчийг хаанаас авах? Дараагийн зорчигчийг одоо бол 10 дугаар ороод ирсэн байна. Тэгээд 10 дугаар ороод бас цав зам ба. Сайн замд харж байхад бас нэлээд олон гар үргэлж тэр бас хатах. Тий, олдох байлгүй дээ. Би ч сайн нөгөө телевизээс доош уруудан гатаа хүн олдоосай. Нөгөө такси жолооч нэг мөг олдоосай гэдэг шиг. Олдоосай гэдэг дотроо бас шивэн жил байлаа, ярьж жил байлаа. Тэгээд нурч хэлсэн маш идэвхтэй боловсролтой өсгөдөд таарсан даа баяртай байна. Бас хариулж чадахгүй хүн байвал бас ярих бас хэцүү шүү дээ, тийм ээ. Юм ярихгүй байвал би ганцаараа ярих гад хэлээс суулгах байгаа шиг юмнууд бол бас хэцүү. Тийм учраас нэг оролцогчдаа саний өсгөл бас маш их баярлалаа. Дараагийн оролцогчдаа бас амжилт хүсье гэж бодож байна. За тэгэхээр дараагийн оролцогч маань энэ удаагийн шиг оюундаг сайхан тийм ээ оролцогч байх болтугай. За. залуус уусаа. Зяазамын. Өргөө гэсэн үү те? Зяазамын энэ өдөр минь хүргэе. Яа энэ халтарч шүү. Олон телевизийн такси шоунд орсон байна. Энэ өдрийн минь хүргэе. Тэгээд ямар ч байсан нэвтрүүлгийг ол мэдэн тийм ээ үзчихсэн баг. Үзэж байгаа биш үү? Үзэж байгаагүй. За тэгвэл өөрөө бүр одоо бол оролцогч нь болоо явж байна. Тэгвэл. Тэгээ өргөө юм чи одоо энэ хүнд л өгсөөл орчих нь шүү. Тэгэхээр энэ хоорондоо газ асуултуудаа асуугаад 200 төгрөгийн ихний 5 асуулт, сүүлийн дундх асуулт нь бол 500 төгрөгийнх, тэгээ 1000 төгрөгийн гэсэн 3 багц асуулттай. Энэ асуултанд хариулсан үнийн дүнгийн таарсан тэрхүү мөнгөнүүдээ авсан мөнгөнүүдээ та 2 нугалж олж болно. Юу вэ гэхээр хамгийн сүүлийн супер асуултанд хариулаад зөв хариулж чадах юм бол мөнгөө 2 нугалж олно гэсэн үг. Оролцоо. За үзэл аа л те. За тэгээ. Хамгийн ихний асуултыг танд сонсгож байна. Сэтгэлд гал байхад тэгээд юу гэдэг вэ? Сэтгэлд гал байхад гээд юу гэдэг вэ? Сэтгэл.
Та хин нэгэнд амьдралд гэрэл бий гэдэг үлээ. Амьдралд гэрэл бий. Өөрөө зохиогоол ажил. За бодоход сонсоход бас жоохон эвгүй сонсогдож шүү. Сэтгэлд гал байхад тулганд би ч өндөр хүлээлгээ оролцогч нартай болвол тулганд одоо юу гал бий. Мод бий. Мод бий. Тулганд за 3 толоод хариултыг авъя. Тэгээд чадахгүй бол хүчингөө тооцноо. Сэтгэлд гал байхад тулганд нэг тест гүмээр 3 за харамсалтай тулганд гал олдноо гэдэг. Гал олдноо юу вэ? Тэгэхээр хин нэгэн дотроо сайн сайхан зүйлийг бодож төлөвлөж яах хэрэгтэй. Тэрнээс бүх юм сайхан болно гэж бас бодож байна. За тэгвэл дараагийн асуулт. Эхний асуултандаа бүдэрлээ. Харамсалтай байна. 200 төгрөг алдчихлаа штэ. За дараагийн асуулт. Цагаан сарын битүүний өдөр айл тотгон дээрээ юу тавьдаг вэ? Мөс тавьдаг үстэй. Мөс. За яалтчгүй мөс тавина. Баяр хүргэе. Дараагийн асуулт. Үнийн зулцгийг юу гэдэг вэ? Үнийн гэсэн үү? Үнэгний. Гавар л гэсэн. Гавар, тийм ээ? За амжилттай. За тэгвэл дараагийн асуулт. Санчинд нь хэрэг унах гэж яахыг хэлдэг вэ? Санчинд нь хэрэг унах гэдэг нь яахыг дууны үг шүү дээ, тэ юу хэлээд байсан. Дууны үг. Дуун дээр ч гардаг л да. Хамгийн гол нь яг юуг илэрхийлсэн үг вэ? Санчиг гэл дууд байдаг. Яа та мэдчихэ. Харин тэр яриад байгаа дуулаад байгаа тэр магтан дуулаад байгаа ч юм уу эсвэл зүрэн дуулаад байгаа тэрхүү санчиг гэдэг маань өөрөө юу вэ? Санчиг нь буурал. Санчиг нь цагаар санчиг дээр нь хэр унах гэхээр одоо спортлыг хэлдэг юм болов уу? За хариултыг би сонсохыг хүсэж байна. За хариултыг сонсъё. Санчиг дээр нь хэр унах бүх спортлыг хэлдэг үү? За тийм ээ тэгэлгүй яах вэ? Санчигт нь хэр унах гэдэг маань бүх спортлыг хэлдэг юм байна. За баяр хүргэе. Амжилттай. Дараагийн. Өвөл гутлын гадуур өмсдөг нэхий уутыг юу гэдэг вэ? Өвөл гутлын гадуур өмсдөг нэхий уутыг юу гэдэг вэ? Ер нь тийм өмссөн хүмүүсийг бол харж ил байсан байх. Одоо хотын залуучууд бидний одоо өмсөхгүй л дээ. Өдөө ярьж юм уу эсвэл ангөрөөн зах дээр 8 гэж зөв тэгсэн. Одоо бол гадаа зах дээр хил залгаа зогсож байгаа манай худалдаач нар маань ашигч нар маань өмссөн байдаг тийм ээ. Бойтглаа биш. Том байдаг оо. Том байдаг. Нэхийгээр ороод ингээд Монгол өмссөн байдаг ч. Тэр асуулт гэсэн мэдэхгүй байна. Янзаа. Юу гэж хариулах сайн мэдэхгүй. Тийм үү. Өөр тийм нэхий өмсдөг гадарх одоо өвлийн хүүтэнд манай тий дах гэдэг өөр одоо холбоот хэлчгээр оршоо нийлмэл үйлбэрүүд юу байдаг вүлээ? Дах цэг хийвлээ. Орж ирдэггүй юу? Орж ирдэггүй дээ. Ойрхон л байна. Ойрхон л байдаг. За харамсалтай би тэгвэл аваагүй тооцъё. Хариултыг тооцъё. Дах дихти гэдэг штеп. Дихти. Тий ам дээр л байсан байх та сая болол тийм ээ. За харамсалтай энэ асуултанд хариулж чадсан. Би тэ ойрхон байсан. Ийм мэдээж хэцүү л дээ тулгамдаад ороод ирнэ. Баяа асуулт. Ингээд өсөн шавнд оронч гэж ямар бодсон биш. Бэлдсэн ч биш. Ороод ирсэн чинь ойрхон гайхалтай гайхлаа. За энэ асуултаа өдөрлөө. Дараагийн асуулт. Украин орд хэдэн сарын хэднээс хэдний хооронд байдаг вэ? За өөр айл орд үлээ? Юу Арслангийн орд. Арслангийн орд 8 сарын. Тэгэхээр Үхрийн орд маань яг хэдэн сард байдаг? Ер нь бол ер нь гадарлах болно шүү. Би ч одоо орд зурхаан гэсэн. Өөрийнхөө орд тэглээд хэдэн сард байдаг гэж мэддэг. За ер нь багцаар би бол дөрөвний өмнөх оролцогч би хэлсэн л дээ. Би бол нэг Ихрийн ордоо нэг 5 сар 6 сарын тэр явцаа байдаг юм. Гэсэн тэгээд тэрнэр хөөгөөд Үхрийн орд ер нь Ихрийн өмнөд юм уу ойнод юм уу гэж л өөрөө байсан. Нэлээд бодод тунгааж байгаа зүг хариулчихсан. Ойр дотны хүмүүсээс чинь Үхрийн ордны хүмүүс байна уу? Үхрийн ордны хүмүүстээ хүчилтэй хүн байгаа гэж. За.
3-4-5 сар. Яаж чи хариултыг авъя? За 1-2 хоног бол зөрөх үз. Тэгэхээр сарын уу юу 2 сар давнаал явна тийм ээ. Тэгэхээр яг тэр өдрөөс өдөр яг төгөөлөл хоёлаа хэлчих. 4-5 сар. За 4 сарын эднээс 5 сарын эд хүртэл. 4 сарын 18-наас 5 сарын 18-нд хэлчих та. За баярлалаа. Ямарсан би хариултыг чинь авъя. Гэхдээ яг 1-2 хоногоор зөрүүлэхийг би бол зөвшөөрсөн шүү дээ. Тийм учраас сая бол ер нь бол төгчлөө. Тийм учраас 4 сарын 21-ээс 5 сарын 20-ыг үхрийн орд гэдэг юм байна. Баяр хүргэе. Одоо бас нэг сайн тогтоогод аваарай. 21-ээс 5 сарын 20 хүртэл шүү. За дараагийн асуулт. Хуучин хүү өгүүлбэрийг хэн бичсэн бэ? Хуучин хүү өгүүлбэрийг хэн бичсэн бэ? Ер нь бол 10 жилдээ энэ хүү өгүүлбэрийг уншиж байсан. За уншиж байсан. Тий, ер нь уран зохиолын багш нар бол Монгол хэлний багш нар бол сайн уншуулдаг байсан. Орчин цагийн шинэ цаг үеийн уран зохиолыг үндэслэгч нэг хүн байдаг да. Овг нэртэй нь бид бүхэн сайн мэддэг. Ургийн овгтайч мэддэг. Энэхүү уран бүтээлчийн хөшөө Улаанбаатарын нэм зүрхэн талдаа урдаа байдаг. Таш дорч нэцэг дорч. Итгэлтэй байна уу? За өргөгийн хаана үлээ? Өргөгийн ч цаашаа явж байгаа. За BSB-г яарлаа. За. За хариултыг авъя. 3 долоо 1 2 дорч нэцэг дорч. Таачлаа да таагаацлаа. Өөрт яас итгэлгүй байна. Зөв. Итгэлтэй байх хэрэгтэй тий. Даш доржийн нацагд орж бид бүхний сэтгэл зүрхэнд ойрхон байдаг ганцхан уран бүтээлч. Бид бүхэн хүүхэд байхдаа л миний нутаг шүлгээс нахгуулаад тийм ээ. Бүгдийн сайн чийжилдэг байлаа. Би хуучин хүү өгүүлгийг даш доржийн нацагд орж бичсэн юм байна. Надад дараагийн асуултанда. За оръё. Орхон аймаг хэдэн сумтай вэ? Орхон аймаг хэдэн сумтай вэ гэж. Өөрөө хотыг уу? Би Улаанбаатар. За. Орхон аймаг. Ууч нар бол Эрдэнэт хот. Одоогоор Орхон аймаг болсон. Сумтай гэж. Мэдгүй байна гэж. Ер нь ойролцоо. Таасан ч болно шүү дээ. Одоо бол нэгэд өнгөрсөн. Цайрсан. Мэдгүй гэдгээс хэвчээс шүү дээ. За 7-оос 8 сумтай гэж. Ер нь хамгийн бага сумтай аймагт бас орно. Ер нь бараг сумгүй ч юм уу? Сумтай л та. За нэг 2-оос 3 ч юм уу та. За эцсийн хариултыг би яг тоогоор авдаг хөө. Монголоос 3 сумтай л. 3 сумтай л таагаал хэлчихэ. За ингээд энэ нэг яг эцсийн хариулт тийм ээ? Тийм. Харамсалтай байна. 2 сумтай юм байна. Тэгтээ дөхүүлсэн. Бас сайн тогтоогод аваарай. 2 сумтай. Ерөнхийдөө та 200 төгрөгийн асуултаа өнгөрч гисэн одоо 500 төгрөгийн асуултан дээр явж байгаа. Тэгээд одоо яг дараагийн асуултанд авъя төхөө. За. Энэ ямар хамтлаг дуучны ямар нэртэй дуу вэ? Энэ уран бүтээл ямар хамтлагийн дуучны уран бүтээл вэ? Уран бүтээлчийн уран бүтээлтэй нэрлэнэ. Харангийн чука байна. За тэгээ сонсчихсан доо миний сонсдог дуунуудын нэг. За тэгвэл нэр болоод одоо гэсэн мөртлөө ойрхон байна. Толгойд нэр нь одоо. Дөрөв дэгтийн ам дээр нь байж байгаа л алдсан шүү дээ. Тэгсэн нэг тийм асуулт. Харин одоо чука ах юм уран бүтээл. Юу гэдэг юм бэ? Манай үзэгч маань ч гэсэн яг одоо энэ хүү дууг сонсоод бас сонсдог уран бүтээл нь харин нэрийн тэр болгон бас мэдгүй байж магадгүй яг одоо манай оролцогч маань. Нэр хоёулаа танилцж амжаагүй юм биш үү? Тийм ээ? Намайг төгөлдөр гэдэг. Төгөлдөр. Хаана ажилтаа хүлээс ордог уу? Би нэг хуваарай л. За миний би бол Эсбэн телевизийн хөтлөгч Батцаа гэж өнөөдрийн такси шоуг хөтлөн бас оролцогч та бүхэнтэйгээ асуулт асуугаад явж байна. Тэгээд асуултанд оръё доо. Харангийн чука
За My Street Song гэдэг хаа надад ч My Street Song-аас дууных нь юу хэлээ те. Уг нь бол энд байна л та. Биглэхгүй. Миний удамж Song-аас юу гэдэг вэ та. Миний удамж Song My Street. Нилээн дөхөх юм байна да. Нэг сайхан happy, аз жаргалтай, сайхан ритмтэй, сайхан сонсгол сэтгэл сэргэх хайх дуран бүтээл сая бол явсан. Тэгэхээр нэр бол сая би бараг хэлчихлээ. Гэхдээ та яг одоо үгийнх нь байрлалыг зөв хэлбэрт оруулаад хэлнэ. За, Монгол яс сураг гэдэг чинь амьдрал. Гуравдаа 1 2. За миний амьдрал харамсалтай байна. Аз жаргалын тойрог гэсэн уран бүтээл нь сая явсан юм байна. Энэхүү асуултанд хариулж чадсангүй. Харамсалтай байна. 1000 төгрөгийн асуултан дээр явж байгаа. Одоо энэ саний уран бүтээл. Одоо дараагийн асуултаа сонсъё. Үйлдийн адуу өвчүү цагаан энэ онцгойг таана уу? Үйлдийн адуу өвчүү цагаан. Тэр юу вэ? Онцгой хэр мэдэх вэ? Онцгой. Ер нь 10 жил сургуульд онцгой таалцдаг байлаа. Тий, одоо нас биелэг үзээд одоо таалцаад завж олдохгүй байна. Ер нь манай Монголын зүрхцэн үг болон онцгой бол ариун штэй тийм ээ. Үйлдийн адуу өвчүү цагаан гэхлээр амтэн ер нь бол мэрэгч амтэн. Өвчүү цагаан гэхлээр тийм алагч ээжтэй чимшиг цагаан судалтай ирээдэг шиг ч юм уу тий. Бага байдал мөнгө үзэмж хэлбэр төсөөс нь хамаарат ийм хүн онцгонууд зохицсон байж магадгүй. Үйлдийн адуу өвчүү цагаан тэр юу вэ? За хариултыг авъя. Мэрэгч амтэн гэж хэлсэн. Тэр мэрэгч гэхлээр их жижиг амтэн байх нь. Нилийн хөдөлгөөнтэй. Киноны голд баатард нилийн тоглодог. Одоо шалгамаа хэрэм юм бол. Зя зүг. За зүг. Зөв. Итгэлтэй байна. Тэглэг байх хэрэм юм байна. Баяр хүргье. Энэхүү асуултанд маш амжилттай хариуллаа. За энэ баг зорьсон газартаа ирлээ. Миний би яриандаа халуурч байгаа жоохон. Тойроо нэлээд хугацаанд тулчлаа. За дараагийн асуултанд орох уу? За. Монголын нууц товчоонд Зэв Жанжны хуучин нэрийг хэн гэдэг байсан бэ? Монголын нууц товчоонд бол уншиж байсан. Кино уран бүтээлийг бол үзэж байсан. Мөнх тэнгэрийн хүчин дор кино уран бүтээл дээр маш сайн тод томруу нар гардаг. Бөөрөд өгүүлэх юм асуулт чи мэдэх юм байна. Тий, ер нь би асуугаач тийм юм байна. 6-тай шүү дээ. 6-тай тэглэг байх вэ. Ялдчгүй 6-тай жанжи юм аа. За дараагийн асуулт буюу 1000 төгрөгийн дараагийн асуултанда орноо. Энэ бол супер асуултны өмнөх асуулт. Тэгэхээр энэхүү асуултаа асуучаад дараагийн супер асуултанд орно гэсэн үг тийм ээ. Энэ бол бас түүхэн асуулт. Монголын анхны гадаад хэргийн сайд хэн байсан бэ? Монголын анхны гадаад хэргийн сайд хэн байсан бэ? Яг одоогоор гадаад хэргийн сайд хэн байгаа вэ? Яг одоогоор гадаад хэргийн сайд ч гэдэг. Нэг сайхан нэртэй залуу байгаа шүү дээ. Гадаад хэргийн сайд ч хэн дэвтэрчлээ да. Бас ингээд ингээд сайдын улс төрийг нэг сайн сонирхоод идэх ч юм уу. Сүүлд нэлээд ороо бусгаа бас байгаа тийм ээ.Эмчрээс бас бодолцож магадгүй, буруу зүрх ярьж магадгүй. Танд залгаж юм уу те? Асууж болно шүү дээ оролцогчаасаа, найзаасаа. Тэгээ түрүү яг таны өмнөх оролцогч яг энэ асуултан дээр бас утсаар найз нь холбогдоод асуусан бас зүг хариулсан. Ямар сони яг энэ асуултан дээр найзууд нь залгаад байгаа юм. Манай. За найз нь эргээд юу яан цаа нэг удахгүй нэг 10 минутын дараа эргээд залгаа. Тэрээс гадна найз нь жавс нэг асуух юм байна. Сая Палсаас гараад дэс таксиэр явжсэн нэг такси шоу гэдэг нэг нэвтрүүлэг гэдэг юм. Би сонсчлээс үзэж байгаагүй чи үзчихсэн үү? Нэм такси шоу гэдэг нэвтрүүлэнд оролцоод явж байгаа. Тэгээд асуулт хариултын нэвтрүүлэг юм байна. Тэгээд надад нэг асуулт өрөөд ирлээ. Монголын анхны гадаад хэргийн сайдаар хэн ажиллаж ирсэн бэ гинэ. Энийг чи найзд чи сая над руу залгасан болохоор одоо тэгээд тусламж аваад ингээл ярьж байна. Монголын анхны гадаад хэргийн сайд
сайдын нэрийг хэлнэ үү гэж байна. Энэ асуултыг би бодоод болохгүй байна. Хит хин гэнэ? Ханд доржоо. Үнэ. Монголын анхны штэ гадаад иргэн сайд гэж. За одоо ингэж яриагаа таслая. За өнөөдөр залгаарай. За найз нь эргээ залгая. За найз бол хариулт хэлсэн. Гэхдээ бас эргэлзээтэй жиж магадгүй яг танд юу гэж хэлж байна? Ханд дорж бэж магадгүй л гэж магадгүй гэсэн эргэлзээтэй хариулт өгсөн. Таны хувьд ямар нэгэн хөлбөр байгаа юу? Миний хувьд бол ямар нэг хөлбөр алга. Тэгэхээр найзынхаа үгэнд орох уу? Эсвэл зүгээр кэнселтэй энэ асуулт өнгөрөөх үү? Юу гэж бодож байна? Найзынхаа үгэнд ороод үзье. Үнэн үзэхүү тийм. Тэгэхээр саяны танил залгасан найз чинь билээ. Уянга гэж нэг. За яг одоо Уянга маань олоод телевизийн такси шоу үзэж байгаа бах. Найздаа зөв хариултыг хэлсэн байна. Танд баяр хүргэе. Оролцогч төгөлдөр маань маш амжилттай асуултанд хариуллаа. Баяр хүргэе. За тэгэхээр одоо таны асуултууд ерөөдөө дууссан байгаа. Амжилттай хариулсан нилээд байгаа. Амжилттай хариулсан мэдээ цөөхөн. Тийм учраас энэхүү асуултанд хариулсан үнийн нүнгээ та 2 нуглаж авах боломжтой. Юу гэхээр хамгийн сүүлийн супер асуултанд хариулснаар өөрийнхөө олсон үнийн дүнгээ 2 нугалж олно. Тэгэхээр би таныг Палсаас өргөө кино театрын VSB-д авчирсан таксиний хувьсыг бол авахгүй. Танд бол мөнгө өгөх гээд штэ. Тэгэхээр та мөнгө 2 нугалж авах боломж байгаа. Тэгэхээр сүүлийн супер асуултанд хариулах бил оролцгоо. За тэгэхээр энэ бол манай хамгийн сүүлийн супер асуулт. Лано. Монгол орны хамгийн өндөр мод хэдэн метр байдаг вэ? А 24-өөс 26 метр. Б 26-аас 28. В 22-оос 24 метр. Г 20-оос 22 метр. Монголын хамгийн өндөр мод хэдэн метр байдаг вэ? Гэдэг хөлбөрүүдийг сонслоо. Тий, А, Б, В, Г. Дахиад сонсгоо би хэлээд хөө. Ер нь бол их ойлгосон. Тий, ойролцоол хариултууд байна шүү дээ, тийм ээ. Нэгэн багтаа самарч явсан тэгэхээр өгдөг л мотон дээр ч их авирдаг байлаа. Ингээл дүүлэлсэн байна шүү дээ, ер нь. Ер нь тиймээс. Ер нь хэдэн метр? Таны хамгийн өндөр авирж ирсэн мод хэдэн метр байсан? Өндөр авирж ирсэн мод. За ер нь багцаагаар бодох болно. Чиргүү их өндөр мод чинь бас нарийн хэтэр хобби гэдэг хөрөнгө тэмдэг авиржсэн учраас. За манай самарчин залуу дөрөв хэрмийг бол их сайн мэдж байсан. Хариултууд бол маш ойролцоо 20 дотор багтсан их толгой бодлуулсан хариултууд байгаа. Ийм учраас таны хувьд бол хариулт нэлээд өндөрлөлтэй байж магадгүй гэсэн асуулт. За V хөлбөрийн төвтэй. В 22-оос 24. 22-оос 24 гэсэн хариултыг яг уу тийм. За тэгэхээр Олоо телевизийн такси шоунд оролцсон манай төгөлдөр маань хамгийн сүүлийн бие супер асуултанд хариулах эрхийг авсан харамсалтай байна. Хариулж чадсангүй буруу хариулт байна. Зөв хариулт нь А хөлбөр буюу 24-өөс 26 гэсэн. 24-өөс 26 метр гэсэн хариулт зөв хариулсан юм байна. Тэгээд харамсалтай байна. Гэхдээ та зөв хариулсан хариулт болгондоо манай нэвтрүүлгийн зөвхөн байгууллагын зөвлөн найруулагч зурглаач хадаад хийж байгаа тэнийг хараад. За хоёр зарчиг ямарсан амжилттай аваад ирсэн тийм ээ. Бас ойрхон ч явж байгаа зарчигтай таардаа тийм ээ. Ойрхон явс тэгээд шууд Паласаас хоошоо өргөө кино театр орно гэдэг. Замаа уртцаж яриагаа ихсэх үүднээс жоохон тойроо явсан. Тэгээ яриандаа халуурж байгаа BSB-г буустай байсан чинь халдуурж яваад босоо бас тойрож ирээд зогсож байна л да. Тэгээд төгөлдөртөө нийлээ сайхан яриа өрнүүлээ асуултуудаа асуулаа нийлээ амжилттай хариулсан. За орцчтойгоо танилцъя. Нааг төгөлдөр гэдэг. Би нэг хуваараа нэг юм хэлж наачдаг. За тэгээд суугтаа нэлээ гайхаж байгаа болтой байсан шүү дээ тийм ээ. Гинт одоо юм камер машин цуугаад юу бодог гэж. За харин тийм байна. Ороод суусан нэг 2 3 камер тавьсан болохоор би ч одоо энэ хатуур хийдэг хүн бол ингэж явмааргүй гэж бодсон л та тийм. Харахгүй тэгээд толон дарсан нэг л танилцаарай байсан л та. Хаана арлаа да гэж бодоодсэн тэгээд нэвтрүүлгийн хөтлөгч маань байсан юм тэгээд нэвтрүүлгийн талаар надад тайлбарж өгсөн тэгээд оролцоо шийдсэн нэвтрүүлэг. Асуултуудын хэрэг хүн цаанагдаа ер нь хичнээн асуултанд хариулсан. Оролцоогоор нэг 3 4 асуултанд хариулсан баха. 2 3 асуултанд бүтэрсэн. Зарим хөнгөн зарим жоохон хүндэтэр асуулт байлаа. Ер нь тэгээд бодлоготой жоохон бага болохоор камерман хараад авч байгаа. Харин тий.
тэгээд. За тэгээд маа жолооч үндэ гаргах гэж байна. 4600 юм уу та? Тэгээд 4604-ний асуултанд маш амжилттай хариулсан. Тэгээд харамсалтай нь хамгийн сүүлийн супер асуултанд хариулж чадаагүй учраас өмнө болсон 4604 авах боломжгүй болж байгаа юм байна. Тэрийг би бас хэлчихье. Бас би уруу тайлбарлчихсан байж магадгүй. Өөрөө бас асуултандаа бодлаад өөрөө бас энэ машина бариад энэ төр яваад нэлээд бодсон учраас 4604 явуулсан. Тэгээд супер асуултанд хариулж чадсангүй. Гэтэ найз нь бас нэг сонин юм яг Монголын хамгийн анхны гадаад иргэн сайд хамт орж гисэн асуултан дээр бас найз нь залгасан. Бас сонирхолтой байгаад би бас гайхаад яг өмнөх зорчигчдоор бас яг энэ асуултан дээр найз нь залгасан гэдэг. Найз нь бас зөв хариултыг хэлж өгсөн. Тийм учраас бас тэр найз хоёрыг бас сонирхолтой үйл явдал бас тохиолдоод байгаа. Тэгээд харамсахгүй яг уу те ямар ч тач нэвтрүүлэгт оролцолтой үнгүү үргүүллээ те. Дээрээс нь би одоо урд чинь гарын билег өгнө гэж байна. За тэгээд төвлөртөө баярлалаа маань нэвтрүүлэгт тийм ээ. Таарч оролцсонд дээрээс нь бацаадаж гисэн баярлалаа. Бидний урилгыг хүлээж авсан маань нэвтрүүлгийн хөтлөгч жолооч ажлыг гүйцэтгсэн тийм ээ. Тэгээд төвлөртөө гарын билег болгож одоо бамбуш компани хэвэн боо гардуулъя. Одоо удахгүй бас сар шин болох гэж байна тийм ээ. Агуун болгоно одоо сар шинийхээ бэлтгэлийг хийхээр бас завгүй байгаа байлээ тийм ээ. За төвлөртөө тэгээд иржгүй тооч идтэй тийм ээ. Эдгэрийн хамгаалалтын төлөөрөө төвшин хамгаалсан гэдэг шиг тэгээд ажил үйлс нь бас өдрөг бүтэмжтэй байх болтугай гэж одоо бамбуш компанийн хүссэн хэвэн боо суур явынгийн хамт гаргуулж байна. За баярлалаа. Тэгээд танай ажлын хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. За тэгээд бацаадаж гисэн ажлын өндөр амжилтыг хүсье. Тэгээд бид бас мэргэжлийн нэгтгэв тийм ээ. Тэгээд бас олон цагаан уран бүтээлээр манай үзэгчтэй уулзж аваарай гэдэг өгөөдөө бас төвшүүлье. За тэгээд мөн дээрээс нь бамбуш компани бас хэвэн бооёг бас бацаадаа гардуулъя. Тэгээд сар шингээ сайхан шиндэрэ уран бүтээлийн өндрөөс өндөр амжилтыг хүсье. Баярлалаа. Тэгээд олон телевизийн хамт олонд байж уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье. Тэгээд уран бүтээл дээр өрсөлдөгч гэсэн бас найзууд. Тийм учраас та бүхний ажил гэсэн амжилтыг хүсье. Дараагийн дугаарт бас гайхалтай олон оролцогчид бас зорчигчид олдох болтугай. Тэгээд та бүхний ажилд амжилтыг хүсье гэж хэлье да. Баярлалаа. Үзэгчдээ Такси шоу нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар энэ дөрөв өндөрлж байна. Манай энэ удаагийн зочноор SBN телевизийн кино гадаад нэвтрүүлгийн албаны продюсер жүжигчин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Бацаа оролцлоо. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяр та. Такси шоу тантай хааш таарсан дээ шүү.